Сайн мэцэн үү? Та бүхэн баяраа артыг үзэж байна. Бид одоо асалтын ерөнхий зарчмыг мэдэх билээ. Биет биднээс холдох тусам жижигэрч харагдана. Энэ нь юутай холбоотой байдаг вэ гэхээр бидний нүд нь яг л линз шиг байдаг юм. Үүнийг харж байна уу? Одоо би та бүхэнд цаашид бидэнд маш их хэрэг болох мөн асалт гэх сэдвийг маш сайн давтаж өгөх хэдэн дасгал харуулъя. Ер нь та миний өгч буй дасгалуудыг хувьдаа маш сайн давтаад бас болж өгвөл бас интернетээр эсвэл бусад номноос жишээ дасгалууд харж битэж байвал зүгээр асал гэх сэдв нь англиан суралцагчдад нэлээдгүй хэцүү сэдв байдаг болохоор дадлага маш чухал. Эхний дасгалаас эхэлцгээе. Энэ ерөөхдөө жишээ болох үүднээс авсан байгаа. Бидний нүд линз болохоор та хэрвээ ийм харааны төвшөнд 6 зураг гэж бодож ивэл ирэмгүүдээр биш харин нуман дээр ажиллах нь гэдгийг харж авах үүднээс би үүнийг зурсан байгаа. Эхний дасгал нь болохоор та 100 болон тойргуудыг зурах юм. Эхний ээлжинд хоорондоо огтлолцсон 3 шулаан татаад яг энд харуулсан байгаачлан 100 татаарай. Дараагийн ээлжинд та яг параллел шулуунууд татаад тэр хоорондоо тойрог тэгээд 100 улам 100 болох маягаар тэгээ буцаад томрох буюу тойрог болох маягаар зурно. Үүний дараа та хоёр шулууныхаа зайг хооронд нь ихсгээд тойрог болон 100 илүү том зураарай. 3 дахь дасгал нь бидний шоо зураад шооныхоо яг талууд дээр нь тойрог зурхыг хичээгээрэй. Энэ бүхний дараа та энэ дүрссэн байгаа хүний зурхыг хичээнэ. За тэгэхээр эдгээр дасгалуудыг аль болоход их хичээнэ. Учир нь бид цаашид маш хэрэг болно. Үүнийг сураад авсан байхад цаашийн сэдвүүд биднэрт нэлээд хэлбэр санагдах болов гэдэг үгнээс би үүнийг бодож бэлдсэн байгаа. Бүх зүйл танаас шалтгаална. Та бүхэн амжилт хүсье. Энэ хүрээ дуусгая. Дараа дахин уулзцгаая. Түр баяртай.